За энэ өдрийн галалуу мэндийг та бүхэндээ өөдөд нь дэвшүүлье. Өнөөдөр Dorothea Hellenbaum-ыг их жинхэнэ язгаар авандлаар ярилццгах болно. Fountain 1929 оны 1-р сарын 9-нд 2011 оны 3-р сарын 27-нд таалал өгсөн юм гэдэг. Fountain Америкийн зурлал орчин байсан бөгөөд 1980 он тэрээр Калифорни мужийн Сакраменто хотод дотоороор ажиллаж нийгмийн даатгалын чекийг мөнгө болгохын өмнө янз бүрийн өндөр настан сэтгцийн бэрхшээлтэй хүмүүсийг хөнөөсөн байна. Fountain-ийн нийт алгын тоо 9 гэж үздэгч тэр 3 хэрэгт буруутгагдж тангарахтны шүүх үлдсэн зураг нь Fountain дээр тогсон юм. Сонин хэвлэлүүд Fountain-ыг үхлийн ордны эзэгтэйч гэж нэрлэх нь бий. Fountain 1929 оны 1-р сарын 9-нд Калифорни мужийн Redland Dorothea Ellen Gray Trautman May болон Jesse James Gray нарын гэр бүлд өсч өндөсөн юм. Түүний эцэг их хоёулаа эрэгчин байсан бөгөөд аав нь хүүхдүүдийнхээ нүдэн дээр өөрийгөө ална гэж удаа дараа занал хийлж байсан байна. Түүний аав 1937 онд сүрийн өвчнөөрд нас барсан бөгөөд биеийн үнэлэгчээр ажиллаж байсан ээж нь 1938 онд хүүхдүүдэд асрах хүмүүжүүлэх эрхийг алдсан юм. Оны эцэгхэд моциклийн ослоор нас баран Тэнгэрийн орн руу заларсан юм гэдэг. Дараа нь Fountain болон түүний дүүнэр асрамжийн газар руу илгээгдэж бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. За ер нь тэгээд ингээл явчихаараа нэг л биш болоод эвгүйтэй өвчтөг шүү тийм ээ. Мань хүн дөнгөн данган 16 настай буюу 1948 онд анхны гэрэлтийн дэлхийн 2 дугаар дайны номхон далаагаас бучиж ирсэн Brett McPollum-ийг зэрэгтэй гэрэлсэн юм. Тэд 1946-аас 1948 оны хооронд 2 өхөнтэй нэг хүүхдээ Сакраменто дахь хамаатан саданд амьдруулж нөгөөг нь үрчлүүлэхээр явуулсан юм. 1948 оны авар Fountain Riverside-аас хуурамччийг ашиглан худалдаа авалт хийж байгаад баримтлагдсан юм. Тэрээр хуурамч бичиг баримт үйлдсэн 2 зүйлд гэмбургоо хөлийн зөвшөөрч 4 сар шоронд хоригдож 3 жилийн тэнцэн аргалзах ял авсан юм. Сүлэгдснээс хойш 6 сарын дараа тэр Riverside-ийг өргөсөн юм. 1952 онд Fountain Сан Франциско хотод худалдаачин Axel Brian Johansson-тай гэрэлсэн юм. Тэрээр өөрийгөө Египт, Израиль гаралтай муслим эмэгтэй Тай Сингала Наиртэй нэрлсэн хуурамч дүр бүтээсэн юм. Тэд Women санамтай гэрэлсэн бөгөөд Грей Йоханссон далайд байнга аялдаг байсныг далимдуулан эрчүүдийг гэртээ урьж мөнгөөр нь мөрөдөд тоглодог байсан юм. Fountain 1960 онд Сакраменто дахь Янхны газрын жижүүрэн нэгтлэн бодох бүртгэлийн ферм эзэмшиж ажиллуулж байгаад баримтлагдж түүнийг гэмбуруутай тооцож Сакраменто дөргийн шоронд 3 сар хорих ял оноосон юм. 1961 онд Fountain ариг хууч худал илж гэмтэрийг үйлдэж шамын оролдлого хийснийхээ дараа дефит болсон эмнэлэгт хэвтүүлжээ. Энд байхдаа эмчтэр түүнийг докторгүй зан чанартай эмигийн худал гэж оншилсан юм. Fountain Johansson 1966 онд салсан ч салснаас хойш хэсэг хугацаанд Johansson-ы нэрийг үргэлжлүүлэн ашигласан юм. Fountain өөрийгөө Sharon Johansson гэж нэрлэж өөрийгөө сүсэг бишрэлтэй Христ итгэгч эмэгтэй гэж дүрсэлж ёс бус зан үйлээ нун дарагдуулсан юм. Тэрээр асран хамгаалагч гэдгээ нэр хүндтэй болж залуу эмэгтэйчүүдийг ядуурл хүчирхийллээс ангид байлгаж ямар ч төлбөргүйгээр хамгаалж байсан юм. 1968 онд Роберт Осе Fountain-тэй гэрэлж 16 сарын дараа хос үсэлсэн бөгөөд Fountain гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэн юм. 1967 он тэрээр салах өргөдлөө өгөхийг оролдсон боловч Fountain аль хэдийнэ Мексик руу зугтсан байв. Гэр бүл салалт 1973 он хүртэл эцэслэн шийдэгдээгүй бөгөөд хоёулаа хэрэлдээ маргалдаан тээвэр байсан бөгөөд Fountain 1975 онд хориг тавих тушаал гаргасан юм. Гэрэлтэн цуцлсныхаа дараа Fountain Сакраменто хотын 15 гудамжны ойролцоо барилах дотор байр ажиллуулгад анхаарал хандуулжээ. Тэрээр нэрийн нууцлсан архичдтай холбоотой уулзалтуудыг зохион байгуулж, нийгмийн даатгалын тэтгэмж авахар бүртгүүлэхэд нь тусалж, архичин, орон гэргүй хүмүүс, итгэцийн өвчтөй хүмүүс туслах жинхэнэ их сурвалж болж чадсан юм. Тэрээр хуучин ховц өмсөж, эмээгийн том шилжүүлж, үсээ сайрал өнгөтэй болгосноор олон нийтийн дүр төрхийг өөрчилсөн юм. Тэрээр мөн өөрийгөө Сакраментогийн Испани нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн гэдгээ баталж, буйны байгууллага, тэтгэлэг, радио хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байв. Тэр эцэст нь Педро Анхел Монталоватай танилцж гэрэлсэн ч Монталова гэрэлснээс хойш 7 өдрийн дараа гэнт харилцаагаа тасалсан юм. Гөөдөө тэгээд ийм олон балаа дүүхтэй үнтэй яаж шимтрэх үедээ хөрөх юм. 7 оноо л залгсан байлгүй.
1978 оны 12 сарын 21-нд Дороти Фаунтэй дүрэнслэгчдийнхээ харьяалагддаг муж улсын болон холбооны улсын 34 чекийг хууль бусаар мөнгө болгосон эргээр шийтгэгдсэн юм. Түүнд 5 жилийн дэнсэн аргал захиалуунаж нөхөн төлбөр $4,000 төлөхөөр шийдвэрлсэн байна. Дүүний өгөрөгчдөөс дурдвал 1982 оны 1-р сарын 16-нд Фаунтэй 74 настай Малкольм Механсныг баарнаас тусч аваад байранд нь өргөж өгчээ. Тэрээр Фаунтэй түүнээс зоос, бугуун цаг болон бос дүн тэтэл тэр дундаа ээжийнх нь алмаазан бөгж зэргийг дээрэмтгэхээс өмнө ундаандаа ямар нэг зүйл хийж түүнийг ухаалцсны дараа хуранаас нь бөгжийг салгасан гэж тэрээр мэдүүлсэн байв. 1982 оны 4-р сарын 28-нд 61 настай Рут Монро алкогол хэтрүүлэн хэрэглэсний улмаас амьсгалын замын ямралд орж нас барсан байхыг олсон юм. Монрог нас барахаас 2-7 хоногийн өмнө Фаунтигийн гэрт ирэхдээ эрүүл байсан гэж мэдүүлсэн боловч 4-р сарын 25 гэхэд тэр найздаа би маш их өвдөж үхэх гэж байгаа юм шиг байна гэж хэлсэн байна. Монрогийн үхлийг анх тодорхойгүй гэж үзэж байсан ч дараа нь хүн амны эрэг гэж ангилсан юм. 1982 оны 5-р сарын 16-нд 49 настай Дороти Осборн гэрт нь Фаунти очиж ундаа бэлдснээс хойш 8 цагийн дараа алга болсон чек, зээлийн карт болон босод зүйлийг нь гэрээс нь олсон юм. 1982 оны 7-р сард Фаунти тэр олон эргээсээ зүгтж адилгүй хулгай эргээр ял сонссон юм. Тэрээр 1986 оны 3-р сарын 21 хүртэл 5 жилийн орох ял авч мужаас дэнсэн аргал захиалгыг нь дахин 2 жил буюу 1990 он хүртэл сунгасан юм. Хоригдож байгаа хугацаанд тэрээр 77 настай тэтгэврт гарсан Эверсон театр гүйлмэнтэд зэгтэл бичиж эхэлсэн юм. Шоронд хугацаанд бас зүгээр хугацаанд нөхцөлтэй болохгүй зэгтэл бичиж үнэн зоргоор 1985 оны 9-р сарын ихэр Голдмит ачааны машинтайгаа Сакраменто хотод ирж Фаунтигийн дотор байранд ирсэн юм. 1985 оны 9-р сарын 9-нд Фаунти шоронгоос судлагдсан бөгөөд түүнийг Голомот болон Рикардо Ордрика гэх додны найз гэр бүлийн хамт 1426 гудамжны доод давхарт амьдарч байсан юм. 1985 оны 10 сард Фаунти Гелмонти эгч рүү захидал бичиж тэр хоёр 11 сарын 2-нд гэрлэн гэж мэдгдсэн юм. Тэр үедээ Фаунти Флорес гэх нэрээр 6 фут өндөртэй хайрцаг илбэлсэн юм. Тэр дунд Гелмонтийн ачааны машин болон $800 өгөхийг санал болгосон байна. Болорис хайрцаг ээж өгсөний маргааш тэр хайрцгийг бидүүд нь хадсан байхыг олж харсан юм. Фаунти Болорисоос ойролцоогоор 136 кг хэмжээтэй хайрцгийг хамт авч явахыг гуйсан юм. Хайрцгийг Сакраментодоос 1 цагийн зайтай голын ойролцоо хайсан юм. 1986 оны 1-р сарын 1-нд гэхэд Сакраментын голын эргээс Гелмонтийн цогцыг нэгэн загасч олсон бөгөөд олон тооны гэлгуурууданд орож скотчер бэхлэн орны давгаар хучсан байсан байна. Тэр хайрцагнаас мөн жорлонгийн үнэр дарагч хүртэл олдсон байна. Яг үнэндээ Фаунти Гелмонтийг нас барсны дараа эгчт нь амьд байгаа гэдэгт итгүүлэхийн тулд эгч рүүгээ хуурамч загтал карт хэлгэж байсныг хойшмын илрүүлсэн юм. Фаунти ачааны машиныхаа гэрчлэгэн дээр Гелмонтийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн тогтоогдсон бөгөөд 1986 оны 7-р сар хүртэл Гелмонтийн тэтгэмжийг мөнгийг авч байсан юм. Гелмонти мань хүнийг шоронд өгтөн яаж олоод зэгтэл бичсэн юм бүү мэд. Буруу үйл дээрэл болсон юм байлгүй дээ өөрхий. Гэмзэмгүй насны бүгсэн дээр аяг цай уужуух эмгэнтэй боллоо гэж бодтол нэг л өдөр тэр эмгэн нь аягтай цай руу хор хийж алчна гэж мэдээгүй л явсан би зүрх аймаа нэбэдэмэх. Тэрээр 1986 оны намар 78 настай Бетти Мэй Фелмер Фаунтигийн дотор байранд ирж 1986 оны 10-р сарын 14-нд Фаунти өөрийн зүрхтэй болон Балмерийн нэр бүхий Калифорнийн иргэний өнөмлөх авсан юм. 2 сарын дараа Фелмерийн нийгмийн хамгааллын чек дээрх шуудангийн аягийг Фаунтигийн эв гудамжны аяг болгон өөрчилсөн юм. Фаунти Фелмерийн гарын үсгийг хуурамчаар үлдээж Фелмерийн $7,000 орчим тэтгэмжийг мөнгө болгон авсан юм. 1988 оны 11-р сард Фелмерийн задарсан цогцыг Фаунтигийн урд талын хашааны нүхнээс олсон юм. Түүний толгой, гар, доод түл нь олдоогүй бөгөөд 1989 оны 1-р сарын 24-нд өмнөх эмнэлгийн рентген зурагтай харьцуулан түүний биеийг мэдсэн юм. 78 настай Леона Карфтер тэрээр эмнэлэг твтээ эмчилүүлж байсан бөгөөд 12-р сард Карфтер эмнэлгээс гарсны дараа Фаунтитэй цуг амьдрахаар болсон юм.
Тэр өдрөөс л эхлэн тэрний амьдрал оронгоор эргэсэн гэхэд болно. Дахин нэг удаа Гарфтер эмнэлэгт бууцаж ирсэн бөгөөд түүнийг эмнэлгээс гарснаас хойш хэдэн 7 хоногийн дараа буюу 1987 оны 2 дугаар сард ондог болсон юм. 1988 оны 11 дугаар сард түүний цогцыг Баунтигийн хашааны зүүн урд булангаас олсон бөгөөд Гарфтерийн тархины эдесийн хор судлалын тайланд Кодион Диазифам зэрэг бодисууд илэрсэн юм. 1987 оны 2 дугаар сард 62 настай Джеймс Голло Фаундигийн гэрт нүүж ирсэн юм. 1987 оны 7 дугаар сарын 20-нд Голлопын бүдүүн гидсний хор давтартыг илэрсэн бөгөөд тэр хоёр цаашдын шинжилгээгээ өгөхийг зөвшөөрсөн боловч Фаунди эмчтэйгээ холбоо өрж Лос Анжелес руу тодорхойгүй хугацаагаар очсон гэдгээ мэдэгдсэн юм. Галлопын цогцыг 1988 оны 11 дугаар сард Фаундигийн хашаанд торны дор оршуулсан байхад олсон юм. 1987 оны 7 дугаар сард 58 настай Евгений Гемал амтрафиталын энтолоныг хэтрүүлээр эхэлсний улмаас амиа орлсон байдалтай олдсон юм. Гемлийн гэрийн үзэгчдэд түүнийг амиа орлохыг завдсан дүгтэй гэж хэлсэн бөгөөд Фаундиг эзэж гэмлийн алгад буруутгахдагүйч түүнийг хохирогч байж болзошгүй гэж үзсэн юм. 1987 оны 10 дугаар сарын 2-нд 61 настай Верифай Мартиныг Фаундид хамт амьдруулахаар явуулсан юм. Мартини $7,000 гаруй Фаунди авсан бөгөөд заашд нь юу болсныг данер угаасаа гадарлан үз. Түүний цогцыг 1988 оны 11 дугаар сард Фаундигийн хашаан дахь төмөр сарвчин доор болсон байдалтай олсон юм. 1988 оны 2 дугаар сард 51 настай Алваро Гонзалес Монтай Фаундигийн гэрт амьдрахаар ирсэн юм. 3 дугаар сард Фаундиг Монтайгийн тэтгэм зурагчаар томилсон бөгөөд Фаундиг хэд хэдэн хүнд Монтай Мексик руу хамаатан садантайгаа уулзахаар явсан гэж хэлсэн байна. Нийгмийн ажилтнууд 9 дугаар сард Монтайтай холбогдох оролдлого хийсэн боловч чадаагүй юм. Яаж ч үгсүүнтэй холбоо ирж чадгүй. 11 дугаар сард Фаундиг нийгмийн ажилтнтай холбогдож Монтайгийн хүргэн ах мэд дүрсгсэн юм. Тэрээр зөвшөөрч утсаар нэрээ Мишель Обригоне гэж хэлээд Пистринксийн байшингаас Монтанаяг аваад Ютаар ойцсон гэж хэлсэн бөгөөд нийгмийн ажилтан сэжгэлж Фаундиг цагдаа дуудах гэж байгаагаа хэлсэн юм. Хэдэн өдрийн дараа Монтайгийн цогцыг Гарфтерийн хажууд оршуулсан байдалтай олсон юм. 1988 оны 3 дугаар сарын 9-нд 55 настай Бенжамин Пинкнийг Фаундитай хамт амьдруулахаар явуулсан юм. 4 дугаар сарын сүүлд гэхэд Финк байхгүй болсон бөгөөд өрөөнийх нь нэг дүрслэгч түүний өрөөнөөс мохон өнөр үнэрч байгааг хэлсэн ч Фаунди үүнийг бокрын нөөц гэж хэлсэн юм. 4 дугаар сарын 29-нд Фаунди 12 шүдэ зэмтүүлэн авсан бөгөөд Пинкийн хажууд маш гүн нүх ухаж зэмтэр дүргсэн юм. 11 дугаар сард Финкийн цогцыг хөвцөр зангилаатай орны даваагаар орж наалдамхай дуузаар бэхэлж хөгшингэн дэвсгэрээр бүрхсэн цогцыг олсон байна. 1988 оны 11 дугаар сарын 7 цагдаа нар Монтай ялгуулсан тухай оршин суугчид Асан Жон Шарпд мэдгдсэн юм. Эхлээд Шарп цагдаад 2 өдрийн өмнө Монтайтай уулзсан гэж хэлсэн ч дараа нь тэр намайг чамд худлаа ярихыг хүсэж байна гэсэн бичиг заасан дээр бичиж өгсөн юм. Дараа нь тэрээр нэгэн офицертой уулзаж түүхээ ярьсан байна. 1988 оны 11 дугаар сарын 11-нд нэгэн мөрдөгч Баунтигийн өрсөн суугаа газарт буцаж ирээд түүний зөвшөөрлийн дагуу саяхан болсон бололтой газруудыг ухаж эхэлсэн юм. 30 минутын дараа тэрээр анхны цогцсоо олсон бөгөөд түүний арын хашаанаас цогцс олсноос хэдхэн цагийн дараа Баунти цагдаа нараас аль хэдийнэ зүхтад амжсан байна. 1988 оны 11 дугаар сарын 16-нд Чарльз Уиллингс CBS-ийн Жин Сильверийн хамт Лос Анжелес дахь нэгэн зочид буудалд Фаунти хаан байгааг мэдгдсэн юм. Уиллингс өмнөх өдөр нойролцох баарнд Дона Йохансемийг хожиг хэрглэж байсан Фаунтитай уулзсан юм. Хожим дээрэр түүнийг CBS телевизийн өглөөний мэдээний нэвтрүүлэгт оролцож байхдаа харснаа дурссан юм. Жин Сильвертэй холбоо ирж Уиллингстэй байранд нь уулзсан байна. Тэр хоёр орон нутгийн хууль сахиулах байгууллагад хандсан бөгөөд Фаунти тэр өдөртөө баримтлагдсан байна. Түүний шүүх хурал шийдвэрлэх төрдөл 1988 оны 11 дугаар сарын 27-нд Фаунтиг Холливуудын Бурбанк нисэх онгоцны буудлаас Сакраменто руу цагдаа нар дагуулan авчран мужийн шоронд хорьсон юм. Дараа нь түүнийг Монтайгийн амийн хүнээс эрэгт албан ёсоор буруутгасан юм. 1989 оны 3 дугаар сарын 10-нд Гельмонтын цогцыг илрүүлснээс хойш 3 жилийн дараа хүн хилцүүлэх хугацаа дууссан тул Поларизийн эсрэг эрүүгийн эрэг хэрэгсэхгүй болсон юм. Дараа нь Флорес Фаунтигийн эсрэг мэдүүлэг өгсөний төлөө халдшгүй дархан цаазтай болсон юм.
1989 оны 3 дугаар сарын 31-нд нэмэлт өөрчлөлт оруулан гомдол гаргаж Фаунтыг 9 жилийнгээр хүн амны эргээр буруутгаж онцгой нөхцөл байдал түүнийг заазаар явах ялын хэрэгт болгожээ юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар түүний охирогчдын ихэнх нь тун хэтрүүлэн хэрэглэх хүртлийн хар тамхи хэрэглэсэн. Дараа нь Фаунтэ тэднийг ор хүнжлийн даваа болон хуванцар доторлогоогоор ороож булшилдаг байсан байна. 1990 оны 5 дугаар сарын 24 гэхэд фольклор урьдчилан хэлэлцүүлэгт 94 гэрчиг дуудаж 108 эд мөрийн баримтыг танилцуулан хэргийг зогсоосон байна. 1990 оны 6 дугаар сарын 19-нд шүүгч Фаунтыг шүүхэд илгээх олон хэмжээний нөхцөл байдлын нотлох баримтууд байгаа гэж үзсэн бөгөөд 1990 оны 7 дугаар сарын 31-нд Фаунти өөрийгөө буруу гэж мэдэгдэж байсан юм. Олон удаа саатсны дараа 1992 оны 10 дугаар сарын 19-нд шүүгч Фаунтэ бүх 9 хүн амны эргээр ялт тулгаж бүх эргийг Монтре мужид хянан хилцэхэр шийдвэрлэсэн юм. 1992 оны 12 дугаар сарын 21-нд Фаунтигийн шүүх хуралд 8 эрэгтэй, 4 эмэгтэйгээс бүрдсэн 12 тангарахны шүүгт сонгогдсон юм. Дараа сард 5 эмэгтэй, 1 эрэгтэй гэсэн 6 орлон шүүгч сонгогдов. Фаунтигийн шүүх хурал 1993 оны 2 дугаар сарын 9-нд эхэлсэн байдаг. Шүүх хуралдааны төгсгөл 156 гэрч мэдүүлэг өгч 3100 гаруй эд мөрийн баримт бүртгүүлсэн юм. 22,000 гаруй хууз бичлэгийг бүртгэсэн байна. 11 өдрийн турш хэлэлцсний эцэст 1993 оны 8 дугаар сарын 2-нд дангарахны шүүгч Майкл Жи Биргад хүн амны эргийн бүх 9 зүйл мухардалд орсон гэж хэлээд нэмэлт заавар авахыг хүссэн юм. Маргааш нь Вирга дангарахны шүүгчдэд гацаанаас гарах хүчин чармаалтын үргэлжлүүлэхийг тушаажээ. 1993 оны 8 дугаар сарын 26-нд Фаунтэ, Бенджамин Финк, Леоно Карпентер, Дороти Миллер гэсэн 3 хүн амны эргээр ял сонссон юм. Шүүгчид 35 өдрийн турш хэлэлцсний эцэст Рут Монро, Эверсон, Теодор Голмет, Бетти Мэй Филмер, Джеймс Галлот, Вэри Фэй Мартин, Алваро Гонзалес Монтей нарын 6 эрэг дээр мухардалд орсон байна. Шүүх хурлын шийтгэлийн шатн дангарахны шүүгчид дахин мухардалд орж 1993 оны 10 дугаар сарын 13-нд Фаунтэ цаазаар явах ялаас чөлөөлөгдсөн юм. 12 дугаар сарын 10-нд тэрээр бүх насаар хорих яллаар шийтгүүлсэн юм. Тэрээр Калифорни, Човчило дахь Төв Калифорни эмэгтэйчүүдийн байгууллагт хоригдсон юм. 1997 оны 8 дугаар сарын 28-нд Сан Хосе дахь дав зайлдах шатны шүүх Фаунтэгийн алга үйлцэн гэмбуруудыг баталсан ч дангарахтны шүүгчийн ёс зүй алдааг шалгахыг тушаасан юм. 3 өдрийн хуралдааны дараа 1998 оны 9 дугаар сарын 25-нд шүүгч Уильям Ди Кортис Фаунтигийн шүүх хуралдаанд дангарахтны шүүгчдийн зөөвс үйлдэлээс их гомдол бүрийг нийцаасан байна. Энэ явдлаас хойш 24 жилийн дараа Фаунтэ 2011 оны 3 дугаар сарын 27-нд Чөвчило дахь шоронд бурхны дааллаараа 82 настайдаа найсан эдэлсэн гэдэг. За энэ үрдэл зонхлон сууж наалан сойрхсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дунгадахгүй уулзамс.